Сайн байцгаана уу? За өдрийн минь өглөөний минь оройн минь та бүхэнтэйгээ суугаараа дахин уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн дугаараар би та бүхэнтэйгээ юу ярилцахаар шийдсэн бэ гэхлээр өөрөө одоо сурч байгаа одоо ганц хайт гэхийг зүүн хайт буюу одоо хүний эрүүл мэндийг бүхэл бүх цорн авч үздэг энэ ухааны талаар ярих гэж байна. За энэ яадаг ухаан бэ гэхлээр ерөнхийдөө хүний бие хамгийн ихэнд зээлээ буюу одоо ухамсар сүнсэндээ байдаг гэж үздэг. Дараа нь бие мах бод, дараа нь хүний одоо амьдрах ахуй гэж үздэг. За тэгээд ер нь бол юм ингээ англиж ингээд хийвэл одоо доороос нь эхэлснээс дээрээс нь хамгийн ухамсарын түвшиндөөс эхлүүл одоо имжлэхэд буюу учрыг нь олоход хамгийн хурдан гэж үздэг. Одоо бид нар жишээлбэл шатыг доороос нь дээш нь шүрддэг, дээрээс нь доош нь шүрддэг амар байдаг шүү дээ. За тэрнтэй адилхан одоо хүний бие махбод сэтгэлийг яаж имжлэх вэ гэвэл ерөнхийдөө ухамсарын түвшнээс эхэлнэ гэж үздэг. За тэгээд энэ юунд маань юу авч үздэг вэ гэхлээр эхлээд хүний амьдралын хуулиудтай танилцах хэрэгтэй л дээ. Ямар хуулиуд байдгийг те тэрийг танилцж авч үзэхдээ тэгээ хүний амьдралыг одоо юм 12 амьдралын тавцсан буюу талбарт хувааж авч үздэг. Одоо бидний мэддгээр од гаргасан ертөнцүүдэд хувааж. За тэгээд би сая өвдлөлтөө тэгээд хүн өвдөлтөө ерөнхийдөө бол ухаард хүн байна. Тэ эрүүл байгаа тохиолдолд ерөнхийдөө жаргалтай байх тохиолдолд их амгалан байдаг юм байна. За тэгээ өвдөд ирэхлээр хүн үнэхээр өөртөө ажиллаж сайн мэддэг юм байна. Тэгээ он гараад эхлэхэд чинь би чинь ямар их өрчтэй заастаа алаад өгнөөс илэнгээ тийм ирч хүчтэй байна, залуу байна. Таста ийм сард энэ жилд амжуулна гэл баахан л ажил төлөвлөлтөө. Тэг яг хөө төлөвснийхаа дагуу өдөр бол аюу завгүй өнгөрч исэн. Тэгээд өөрөө ч бас өөрийгөө завгүй ойлгохтой хүн. Тэгээд дээр нь тийм төлөвлөгөөтэйгээд өөрийгөө шахчихсан байсан. Тэгсэн гинт 3 сард миний хамаг бие дээгүүр одоо энэ нүүрэн дээгүүр, гарын дээгүүр, хамаг биеийн дээгүүр ингээд тууралт гарч ирээд, арсны харшил гараад ирээд нөгөөх нь бүр ингээд усны гоожоо захтнаад бүх дотроос байж харж чадахгүй амар боллоо л доо. Тэгээд хүн эмэгтэй хүн чинь мэдээж яаж тийм царайтай явах уу? Тэгээ бас айн энэ чинь бүхэл биеэр тархачул яана одоо ингээд идэхгүй бол яана гэл айсан л та. Тэгээ бүр өмнө нь тэгж ихсдэггүй байсан юу чинь бүр гинт ихсгээр айгаад яах учраа болохоо байгаад тэгээд хинээс тусламж ирэхээ мэдэхгүй те хүний газарч чинь тэгээ гайхаад одоо 2 хүүхдтэй юм чинь одоо хүүхдүүдийнхаа бас юм хиймээр байдаг зөвхөн би өвдөө хөвчиж болохгүй яхаа мэдэхгүйсэн тэгээ гаднаас айгүй их хайлталтаа өвдсөн хүн чинь мэдээж айн гадагшаа тусламж хайн тэгээд эмтгийн эмчээс тусламж хайлаа тэгсэн мэдэхгүйг нь чадахгүйг нь цаг байхгүйг нь цаг болцсонгүй. Тэгээ бүр аргаа бараад эмнэлгэрүүд рүү уццсан гэсэн чинь зовлонгоо ойлоод бүр уйлж үзээд гисэн. Уучлаарай та ямар ч зовлон шаналгаатай байсан бид нар одоо эмчнэр өвдсөн учраас таныг авах боломжгүй гэж юусэн авсангүй. За тэгээд гадагшаа ерөнхийдөө хайхлаар хүн улам хямардаг. Тэгээд өөргөө улам бүр алддаг юм байна. Тэгээд гинт би ерөнхийдөө гадагшаа хайгаад ер нь бол амжилт болохгүй юм байна. Өөртөө л ажиллах юм байна гэж бодсон. Тэгээ өөртөө ажлыг тэгээ ихний ээлжинд би юунаас болж байгаа мэдхийн тулд шууд мацаг барьж эхэлсэн. Тэгээ мацаг бариад ерөнхийдөө юмыг нойлоод эрсэдлээд те яг энэ юу болоод энэ те юу болоод нэг гинт ингэж надад ихсэв те байдгүй. Тэгээд мацаг барьж явах хугацаанд бодсон. Би ерөнхийдөө он гарахаас өмнө бодож исэн л доо. Аюурведийн ухаанаар мэрэгжил дээшлүүлэх үү эсвэл бол бие уламжлал ангаахаар сурах их дуртай. Тэгээд миний бол хобби гэх юм уу тийм сонирхол бол мэрэгжлийн хажуугаар
хүнийг ангаах, хүн туслах тийм тал дээр сонирхолтой. Тэгээд та бүхэн мэдэх баг. Тиймч үүднээс би энэ сувгийг ажиллуулж эхэлсэн. Тэгээд энэ сувгаараа дамжуулж өөрөө мэдэх чадах бүхнийг те үнгүүгээр ямар амархан аргаар та бүхэн эрүүл сарвал байж болдгийг те ерөнхийдөө дамжуулан бие биендээ түгээх тийм зорилготой. За тэгээд сая өөрөө өвдөөд тэгээд энэ арга тухайд суралцаад өөрийгөө одоо имжлээд ангаасны хувьд зөвхөн би энийг өөрийгөө хадгалж болохгүй байна. Тэгээд бусдад бас түгээх хэрэгтэй юм байна. Гадуур одоо над чиг хүчин зовлонтой, надаас илүү хүчин зовлонтой маш олон хүмүүс байгаа. Хүчин зовлондоо шаналж тий хамаг мөнгө төгрөг цаг зав энерги тэнд зарцуулж байгаа маш олон хүн байгаа. Тэр хүмүүст би багч болон тус хүргэх болов тий гэдэг үүднээс энийг үргэлжлүүлэн хийхээр шийдсэн. Би бол өөртөө цагт аягүй харам тий ингээд сууж байгаа хооронд би өөрөө дуртай юмнуудыг амжуулаад хийх юм надаа илүү ч гэсэн би бас нэг ч гэсэн хүнд би тус болох болов гэсэн үүднээс цаг гаргаад энийг хийе гэж зорьсон. Тэгээд нэлээд удаан хугацаанд би энэ сувгтаа шинэ зүйл оруулаагүй та бүхэн мэдж байгаа. Тэгээд бүр хүүхдүүдтэй өөртөө нэлээд цаг зав гарч хөрөнгө оруулсан. Тэгээд бас зөвхөн өөрийнхөө мэдсэн зүйлийг өөртөө хадгалахгүй үргэлжлүүлээд хийе гэж бодлоо. За тэгээд энийг нуршаад явах. Тэгээд ерөнхийдөө бол одоо миний энэ гартыг ингээд бүр ингээд битүү байсан хэрэг та бүхэн итгэхгүй бол би зургийг оруулж болно. Тэгээ энэ маань одоо ингээд тийм байсан гэхээр одоо ингээд алга болцсон байгаа. Би тэгээд энд юу хэрэгэлсэн гэхээр ямар ч тос ямар ч им тариа хэрэглээгүй зөвхөн би өөртөө ажилласан. Зөвхөн би энэ сурсан зүйлээрээ өөртөө ажиллаж тий хүний эрүүл мэнд гэдэг чинь зөвхөн бие махбод талаасаа биш юм байна. Хүний бас сэтгэл зүйтэй холбоотой байд юм байна. Одоо ширээний дөрвөн хөл шиг одоо бүх талаас нь ингэж ажиллаж байж эн чинь тэнцвэртэй байдаг юм байна гэдгийг ойлгосон. Би бол өмнөх жилүүдэд маш сайн ерөнхийдөө бие махбод талаас нь тий ажилласан юм байна гэдгийг ухаарсан. Одоо би нэмээд ерөнхийдөө тий зээлээ буюу одоо ухамсар дотоод сэтгэл сүнстэйгээ ажиллах хэрэгтэй байна гэдгийг бодсон. Тэгээ би бясалгал хийдэг байсан ч гэсэн ерөнхийдөө энэ яг одоо ойлгосон шиг өдний хүртэл би бас сайн ойлгоогүй явснаа ойлгосон. Тэгээд энэ сургалтанд суурсандаа маш их баяртай байгаа. Ерөнхийдөө амьдралыг шал өөр нүдээр хардаг болсон. Миний ад жаргалтай байх, сэтгэл ханамжтай байх төвшин маань улам бүр нэмэгдсэн. Тэгээд энэ бүгдээс та бүхэн бас суралцаад надтай хамт суралцаад яваасай гэж хүссэн үүднээс энийг хийж байна. За тэгээд энэ ухаанд юу заадаг вэ гэхлээр би ерөнхийдөө одоо нэг бэлтгэсэн юм цаасан дээр одоо бидний нөгөө мэддэг шиг нөгөө одон орны ордууд байдаг шүү дээ. Төрсөн он сараар нь ангилдаг. Тэр шиг ингээд ерөнхийдөө бол бидний зан ааш алишин ерөнхийдөө хэв маяг маань одоо төрсөн он сараараа нэг амьдралын тавцан дээр орших буюу одоо бас бидний одоо энэ амьдарч байгаа төлөв зан ааш ямар хэв маяг те ямар зовлон ямар өвчин ямар зөөвртэй байгаагаас бидний одоо энэ амьдралын тавцангуудын аль үед нь байна гэдгийг тодорхойлж болдгийм байна. Тодорхойлсноор та бүхэн өөрсдийнхөө энэ одоо сүүдэр талаа буюу гэрэлтэй тал руу сайн тал руу сайжруулж болдгийм байна. Яа сайжруулахын тулд ямар алхам авч яах вэ гэдгийг бүгдийг нь заагаад өгчихсөн. Бүр өвчний одоо шинж тэмдгээс нь хамаарат та ямар одоо зүйлийг засч болох вэ? Ямар амьдралын хэв маягт байна гэдгийг бүр тодорхойлж болдгийм байна. Тэгснээр та өөрийгөө эдгээгээ зогсохгүй мөн дотоод сэтгэлийн ангаах өөрийнхөө болохгүй байгаа бүх зүйлийг засан залруулах боломжтой юм байна. Энэ бүгдийг мэдснээр та өөрийгөө эмчлээ зогсохгүй бас хажуу ойрын гэр бүлийнхнийгээ найз нөхдийгөө хүмүүсээ бас ангааж мөн бас танин мэдэх боломжтой юм байна. Тэгэхээр та энэ маань бүхэн өөрт үлдэх мэдлэг биш бас бусдад хуваалцах ёстой заавал мэдлэг юм байна. Ерөнхийдөө бол амьдралын мэдэх ёстой ухаанууд юм байна гэдгийг би ойлгосон. За тэгээд энэ маань юу
юуг заадаг вэ гэхлээр ерөнхийдөө бол дөрвөн үндсэн хууль гэж үздэг. Бүх юмны эхлэлийн хууль те яаж эхэлсэн та тэнцэнээсээ очиж чадах юм бол үг хүсвэрийн тайлж ангааж учир холбогдлыг ангаах боломжтой гэж үздэг. За нэг нь болохоор таталцлын хүт гэж ярьдаг. Одоо бид бүгдийн яриад байгаа affirmation гэж бүх л зүйлээ сайхнаар хэлээл авах юм бол тэр нь танд ирнэ гэж яриад байгаа шүү дээ. Гэтэ амьдрал тийм байдгүй маа. Бидний амьдрал чинь үлгэрийн орн биш. Harry Potter-ын ертөнц биш. Зөвхөн ингээд цаваа шидээд шинэ шидтэй үг хэлээд хүрээд ирдэг юм шээ. Бид нар ч бас өөрсдийнхөө сүүдэр таллаа олж харж ийж, тэрнтэйгээ танилцж ийж, тэрийгэ гэрэлтийн тал руу нь аваадж ийж бид нар чинь энэ чинь үлгэрийн юм шиг сайхан болдго юм байна гэдгийг энэ ухаанд заадаг юм аа. Тэгээ ерөнхийдөө бол энэ амьдрал маань одоо бидний мэддгээр арга бэлэг гэж байдаг шүү дээ. Ингээ хоёр заасан гэд нэгдсэн голдоо юм цөмтэй. Ерөнхийдөө нэг цөм, нэг цул болж ийж энэ амьдрал чинь бүтэн бүрэн байж утга учиртай тэгш тэнцүү тэгж хармони буюу эвлэн нэгдэж амьдардаг юм байна гэдгийг заадаг ухаан юм аа. За тэгээд зөвхөн одоо таталцлын хууль гэдэг юм байдгүй. Энэ орчлон ертөнцийн чинь бас эсрэг туйлын хууль буюу поляритет гэж хууль байдаг. Энэ хуулийг би бол өөрийнхөө цахилгааны инженер хүний хувьд бол батлан хэлнэ. Энэ хуульгүйгээр энэ дэлхийн ертөнц оршин тогтнохгүй. Тэнгэр газар гэж байдаг шиг. Тийм үү? Өдөр шөнө гэж болдог шиг. Энэ дэлхийн маань тэр чигээрээ поляритет буюу эсрэг туйлын хуулийн дээр оршдог юм аа. Бидний бие ч гэсэн цахилгаан эсрэг туйлгүйгээр үйлчлэхгүй. Нэмэх хасах хууль бэж иж хоорондоо тэнцэж амьдардаг юм аа. Нэг туйл руугаа хэтэрхий туйлшаад явбал тэр маань тэнцвэрт байдалд очихгүй гэдгийг энэ хууль маань заадаг юм аа. За тэгээд дараагийн хууль маань бол эхлэлийн хууль, таталцлын хууль, поляритет, нөгөөх нь юу гэдэг лээ. За дахиад нэг хууль байгаа. Тэр хууль нь дөрвөн хуулийн дээр оршдог гэж үздэг. За энэ хуулиудтайгаа бид нар эхлээд танилцсан. Дараа нь энэ амьдралынхаа буйнаа буюу амьдралын энэ тавцангуудтай танилцсан. Энэ амьдралын тавцангууд нь хоорондоо ямар ялгаатай байдгийг гэдгээр танилцсан. Энэ маань бидний мэддгээр ус, шороо, хий, гал гэх мэт ийм мах бодууд дээр байдаг. Бид нар сайн мэднэ шүү дээ. Тэгээ энэ мах бодууд маань хоорондоо дахиад ингээд дэвшээд энэ 12 амьдралын буйнтай хуваагдаад явдаг ийм зүйл байгаамаа. Тэгээ энэ бүгдтэй бид нар танилцсанаар өөрийнхөө бие мах бодыг ойлгох нь, өөрийнхөө сэтгэл зүйг ойлгох нь, өөрийнхөө мөн чанарыг ойлгох нь. Тэгснээр бидний амьдрал маш амархан болж эхэлнэ. Ад жаргал гэдэг юм чинь маш ойрхон болж ирнэ. Эрүүл мэнд гэдэг зүйл ойрхон болж ирнэ. Бидний хүсээд байгаа юмаа татах, өөрсдийн сайн хань, сайхан хүүхдүүд, сайн найзууд, сайхан ажил, өөрийнхөө дуртай юмыг хийх гээд бүх юмнууд маань тодорхой болж ирэх юм аа. Өөртөө бол бүх зүйлд тодорхой болсноор яах ёстойгоо хүн мэднэ, өөрийгөө ойлгож эхэлнэ. Тэгэхээр бүх зүйл биднэрт амар хэлбэр болж ирнэ. Тэгэхээр бид нар юунд хөрөлдөд яваад байгаагаа мэдэхгүй юм манагийн байдал биш эсвэл бол нэг л юм дутагдаад байгаа байж тийм дутагдлын амьдрал биш. Бид нар чинь бүрэн дүүрэн болж ирэхээрээ бид нар тэр ад жаргалыг мэднэ. Бүрэн дүүрэн болоод ирэхлээрээ бид нар эрүүл мэнд гэдэг сайн сайхан юмнуудыг бас тэр дуудаж эхэлнэ хуулиудаараа. Бид нар тэгээд энергийн давтамж гэдэг шиг ерөнхийдөө одоо би бол өөрөө төсөөлөд хараад байна л та одоо энэ цахилгааны инженерийн хувьд та бүгд мэддэг бах фреквенц гэдэг давтамж гэхээр ийм долгиулсан юм байдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан ерөнхийдөө бидний энерги таталцлын хүчин хуулиуд маань яг тийм хэлбэлтэй явагддаг гэсэн үг. Тэгэхээр энэ бүгдийг та бүхэн ойлгоод эхлэх юм бол бүх юм та бүхэнд тодорхой болж ирнэ. Тэгэхээр та бүхэн юу хийхээ мэддэг болно. Юу дуртайгаа мэддэг болно. Яахлаар та бүхэн сайхан энергитэй болдог. Яахлаар та бүхэн сайхан ад жаргалтай болдгоо мэдэж эхэлнэ. Тэгэхээр та бүхний нэг бас надтай цуг энэ ухаанд суралцаасай гэдэг үднэс та бүхнийг урайлаад тэгээд энэ
дугааруудаа хийхээр боллоо. Тэгээд хэрвээ олон хүмүүс сонирхоод байх юм бол би үргэлжлүүлээд цаашаа явах болно. Тэгээд олон хүмүүс сонирхоод олон хүмүүст хүрч тус дэм болох болов уу гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол дараагийн сэдвээр юу ярихаа та бүхний комент хэсгүүдээс харж байгаад ерөнхийдөө шийднэ. Тэгээд өөрөө бас ингээд цаг завыг харж байгаад явъя гэж бодож байна. Тэгээд та бүхэн доор юуны талаар эхлээд мэдмээр байна. Юун та бүхэн эхлээд тулгамдсан асуудал байна гэдгийг бичээрэй. Тэгээд би яг Монголд байхгүй учраас юу тулгамдсан асуудал байна гэдгийг бас мэдэхгүй учраас та бүхэн бас комментээр сайн коммент бичиж үлдээвэл би уншаад тэр дагуу бэлдээ та бүхэнд оруулж болно. Тэгээ эхний ээлжинд бол би одоо ингээд өвчний талаар ярих гэж бодож байна. Одоо үед чинь өвчлөл одоо хорт хавтар өвчнгүй хүн гэж алга байна шүү дээ тий. Хүүхдээс эхлүүлээл тэгэл хөөшөд настангуул өвчин ярьж шít. Тэгэхээр эхний ээлжинд өвчний талаар одоо ингээд мэдээллээ тий. Энэ өвчин ямар сэтгэл зүйн уялдаа холбоотой гэдэг яаж арга хэмжээ авч болох юм тий. Олон мянган тэр доллар гадаадд эмчлүүлэх гэхээсээ илүү биднийг өөрийгөө эмчлэх боломжгүй бидний дотор байдаг гэдгийг би та бүхэнд танин мэдүүлэхийг зориод байгаа маа. Өөрийгөө эмчлэх чадвар бидэнд угаасаа би өөрийгөө эмчилчээд байна. Тэгээд дараагийн асуудал бол одоо бидний сэтгэл зүйн асуудал байна. Тийм үү? Одоо харахад эрүүл юм шиг мөртлөөрөө бид нар дотроо маш их сэтгэлийн дарамттай, өөрийгөө илэрхийлж чадахгүй, тэгээд дутуугийн мэдрэмжтэй юм шиг эсвэл айдастай гэх мэт маш их сэтгэлийн тийм зовиртой хүмүүс байгаа. Тэр тал дээр бас ярилцахыг бас хүсэж байна. Тэгээд ямар зовир байна тий. Дараа нь бид нар шаашлаад ирэх юм бол энэ асуудлуудаа шийдээд ирэх юм бол аз жаргал гэж юу юм дуртай мэрэгчлээ яаж сонгох юм те өөр дуртай зүйлээ яаж олох юм гэх мэт ингээд цаашаа үргэлжлэн тэгээд цаашаа үргэлжлээд хоолны асуудал явагдана хөдөлгөөн амьсгал тэгээд бүх талаас нь ерөнхийдөө авч үзнэ гэсэн үг таныг зөвхөн одоо ингээд яриад байх биш энэ маань одоо миний энэ сурж байгаа зүйл амьсгал бие мах бод тэгэл хоолны тал дээр сэтгэл зүйн тал дээр гэх мэт бүх талаас нь авч үздэг. Тийм болохоор аль тулгамдсан асуудлаасаа эхлээд бид нар авч үзээд тэгээд цаашлаад явбал зүгээр хаа гэж бодож байна. Тэгээд та бүхэн санал бодлоо надтай хуваалцаарай. Тэгээд хэрэгтэй хүмүүст нь мөн түгээгээрэй. Хэрэгтэй хүндээ эн чинь хурж очих нь маш чухал тий. Хаа нэгэн хүнд энэ асуудал нь үнэхээр чухал нэн хэрэгцээтэй байгаа гэж бодож байна. Би өвчтчүүд яхаа мэдэхгүй байхад надад хэрвээ энийг санал болгосон бол би шууд хүлээж авна. Би хүлээж авсан. Энийг анх яаж мэдсэн бэ гэхээр надтай хамт ажилладаг тийм гармаа хүн байдаг. Тэр хүүхэн болохоор бас надтай адилхан одоо ингээд ноёго дерматит буюу одоо юм арсны экземтэй тэгээд бас тийм тоосон цэрийн харшилтай тэгээ хавар болохоор ханаж найддаг. Тийм байсан. Тэгээд энэ сургалтанд суугаад тэр өвчин ерөөсөй байхгүй эдгэрчсэн одоо тэр хүүхэн ямар ч зөөр байхгүй гэсэн үг. Тэгээд би яг өвдөө байж байхдаа өвдөхөөс өмнө эхлээд тэгж бодож байсан. Аюрведээр сурах уу эсвэл бол энэ мэргэжлэр сурах уу гэдэг. Тэгээ хоёулаа аяг үнэтэй учраас би шийдэж чадахгүй. Явж исэн тэгээ энэ өвчин маань сэтэрснээр надад шийдвэр гарах тийм дохио болсон гэх юм те. Хэрвээ тэр сэдрийг үйсэн бол би хойшлуулаад яваад тассан баг. Тэрнтэй адилхан та бүхэн одоо өөрт байгаа тэр зөвөр тулгамдсан асуудлаа хоош нь ингээд тавиад хойшлуулад яваад авах биш. Энд чинь хэвийн үйлцэгдлээ гээл хоош нь тавиад яваад авах биш. Нэг мэдхэд л оройтсон байх шүү. Тийм учраас эртхэн арга хэмжээ аваад эртхэн учрыг нь олоорой гэж зөвлөмөр. Тэгээд би бол энийг олсондоо үнэхээр их баяртай байгаа. Зөвхөн энэ өвчнөө эмчлээ зогсохгүй би орчлон хорвоог харах, ер нь маш хэмээг харах өнцөг маань маш өөр болж эхэлсэн. Тэгээ маш тайван болж эхэлсэн. Би өмнө бүх юмыг төлөвлөдөг, бүх юмыг ингээл хараа
хяналтандаа байлгах гэж ингээ контролох гэж ч юм уу тий ингэж боддог. Ерөнхийдөө тийм төгс байхыг хичээдэг ч юм уу тийм байсан. Одоо бол би шал өөр болсон. Эндээ сэтгэл хангалуун байгаа. Ямиг шал өөр талаас нь харж эхэлдэг юм тайван тий нухацтай. Ерөнхийдөө би бол үнэхээр сэтгэл хангалуун байгаа юмда сонгосондоо тэгээд энэ мөнгийг төлж сурж байгаадаа ч харамсахгүй байгаа. Би өмнө нь аюу хэрэгэлцэж хүмүүсээс асуусан тэг хүмүүс ямар үнэтэй энэ үнд сурж яах гэж байгаа дими юм шүүл гэдэг ерөнхийдөө зөвлөгөөнүүд авсан. Тэгээ би өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсоод энэ сургалтыг хийсэндээ маш их баяртай байгаа. Тэгээ маш олон гайхалтай зүйлүүдийг сурж авч байгаа. Энэ бол би хүн хөтлөө суралцах ёстой нэг зүйлүүдийн маань нэг ерөнхийдөө бясалгалаас илүү намайг энэ хурдан энэ амьдралыг олох ухаанд аваачиж өгсөн маш зэгцтэй мэдээлэлтэй ерөнхийдөө сургалт. Тэгээд бүх зүйлийг эрүүл байна гэдэг чинь бидний оюун санаа, сэтгэл сүнс бүх юм дээр ингээд нэгэн зэрэг авч явж иж эрүүл байх юм аа гэдгийг ойлгуулсан маш гайхалтай ухаан байгаа. За тэгээ та бүхэнд энэ олон зүйлийг нуршаад явах уу? Тэг хэрэгтэй хүндэн түгээгээд дараачийн дугаараар уулзлаа. Баяртай.